Монголын Амжилт радио 88.1 урлагийн дээр сугаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар ягны нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 4-ний лав гарагийн ягны нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа мөөгийн анжгаа гэрлээ за найруулагчаар Гамболдын ангараг нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн сураатагаар доктор Баатрын элэг цэвэрлэх бэлтгэл за мөн Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөөл болох New Life Garden хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдэв маань миний тоглох дуртай тоглоом гэдэг сэдвээр ярилцсанаа. За өчигдөр өнөөдөр хоёр туршилтын дугаар явж байгаа. За маазрахгүйгээр зүгээр л ярил яаж ийн ярьж үзье гээд. За өчигдрийн дугаараа айгүй хөрхөн явцсан те. Сэдвэн айгүй чухал юм байна. Одоо энэ хоёрыг харъя. Маазрсан бас. Зөвсөн үү те. Одоо муу явал бит хоёрын бороо юм байна та. За эхний асуулт. Хүүхэд байхдаа ямар тоглоомоор хамгийн их тоглодог байсан бэ? Тэр жалган малганаас дүүсэн хог могоороо ярихгүй шүү. Илсээр. Айгүй өөр гэрштэй. За. Танд тоглоом байдаг ч байсан. Чи юм нэг ядч усны тэрэгэн дээрээ суугаад төрүүлдэг байх. Тэгээ манад усны тэрэг аахгүй маа. Усны тэрэг аахгүй. Манад бүр өхөр тэрэг байдаг байсан. Арай томцдод байдаг байсан байхгүй юу? Тийм үү. Тийм. Тэгээ бид нэр ерөөхдөө илсээр тоглодог байсан. Нэр ингэсэн бялуу хийж ийн гээл тэгэл эсвэл ингээд ийм гүүр хийж ийн гээл доогоор нухаж мухаа. Танаа уяахан чинь баагаан чих мэдхүү. Одоо чи тэгээд манай үеийнх юм мэддэг заяа. Чи тэгээд тоглохгүй байхгүй юу? Чиний үеийн хүүхэд ч юм уу чи хүүхдүүдэд тоглодог байсан гадаад тоглох. Манай гэрийнхэн тийм ээ гэрээрээ л тоглодог. Ерөөсөө хашаагийн хажиг хүмүүстэй тоглодог байсан байхгүй юу? Би хажуудлын юм уу айл майл ерөөсөө нэг ч хүүхд танд. Тэг чи одоо ингээд нийтээрээ тоглодог, дундаа орох морох, гинж минж таслах маслах тэгэл одоо дээс мэс ирзээ мэрзээ алийг ч мэдэхгүй юу? Тэг би ирзээ мэдэхгүй. Би ирзээний чи хотод ирж мэдсэн шүү дээ. Тэгээд байрны нэг байрны хүүхдүүдтэй нэг ирзээтэй хүмүүс ч байгаагүй юм уу? Ирзээний тоглоо гэж байдаг байхгүй юу хаа? Тэрийн тоглож байгаагүй. Тэгээд за ойлгомжтой зүгээр л илс. Баавгаа нэг тоглож үзсэн айгүй хөөрхөн тоглоом байсан. Юу баавгаач их зүгээр л илстэй чихмэг ч гэдэг нэг юм. Тэр гинж чинь бол юу штэ ер нь бол яг эцсийн ингээ бүлийн сүлд нь ойлгоол гэсэн чинь зүгээр л сайн хүүхдэл наашин цааш нь дуудаж ийшин тийш нь явуулах юм билээ штэ. Гүүштэй тэр чинь ганцхан гинжийг таслуулах гэдэг байгаа штэ. Тэр чинь дандаа сайн хүүхдүүдэл тэрнээр гэж юм билээ штэ. Тэд юу гэж юм жоохон үнийг багтаа авахыг хүсвэтэй. Надаа чамаа ерөөсөө дууддаг байсан юм уу? Би тэгээд хамгийн заалтна. гинж нь олоод тагсаад байдаг чиг. Хамгийн заалтна. Хэнээр амицгээс бостар. За хотлоо манай хүний өрөвдөлт тактик явж байна. Чи өвдөлттэй ой. Хотлоо өрөвдөлт тактик нь явж байна. Бас арай ч өвдөл шүү дээ. Танаа тэнд чи мөс гол байдаг үстэй. Чарга маргаар гуддаггүй. Үгүй. Өвд болохоор илс байхгүй. Чарга болгоно хахтай мөснээр биш заяа. Манай чинь уултаа болохоор уулаас доошоогоо аягүй гоё чарга явдаг байхгүй юу? Тийм тэгж явдаг байсан. Тэгтээ чарга байхгүй байсан. Тэгтээ чи ээж аавынхаа нэрийг бас бодоорой. Танад тэгтээ ганц нэг хүүхэлтэй байсан биз дээ. Ганц хоёр хүүхэлтэй байсан. Яа бас. Өрөвдөд тактикаараа ээж аавынхаа бас хоёр хол байсан. Бас тэгж гүтгэж болохгүй шүү. Арайч тийж агуу хүүхэлтэй айлд дэрсэрж болохгүй хүүхэлтэй ингэ. Дүүгээ даагийн мэдхгүй тэгээ жоохон том болоо сагс. Дүүгээ даагийн мэдхгүй. Тэр яг тэ ингээд 12 30 40 50 60 70 болсон гэдэг ингээд нэг олдог. Манай ч нөхөртэй тоглох. Харин нуугч тоглолдог байсан байхгүй юу? Өхрийнхээ ард дуруу. Өхөр нь алга болчихно гээд. Малтай тоглолдгоо гээд. Оо бас тийм үү? Тийм штэ мал нь алга болчдөг гэ. Тэгээд тийм үү мөнх бата. Тэгтээ танаа мал тэгтээ чамайг тоглоогүй байсан чи алга болчихд байсан биз дээ. алга болчихд байсан. Ард тэгдэг байхгүй. Чи ядаж ингээд нар марлуу ингээд нөө толмол ингээд орондоо шээн гэж тоглодог байсан. Аасаа. Амар үгэнд дарддаг заяа. За та нар хинж тэгж хэлж байгаагүй юм орондоо шээн. Чамайг баг юу хөлнөөс ч уяад авны хөлнөөс ингээд уйчдаг байсан юм шүү дээ. Илсээд чарж явах гол. Яг чи ингээд буцаа бөглөдөг байсан. Ти чи илсэндээ л орно штэ хаа. Чи тэгээд яг илсээр ингээд илсийг норгоод ингээд тоглоом асуу. Үгүй харин тийм илсээр ингээд нөгөө бөмбөг хийгээд. Оо тэр мөрөд. Тэгээ хувь өөнтэй өстэй. Хувингаар ингээд гоё хэвлж мэвлээд. Юу? Тансаг хар хийцэн байгаа шүү дээ. Янз бүрийн ингээд хивнүүд эдэн шүү дээ. Хогийн онгоос түүсийг хитэн саваараа тоглоё. Тэгээ гол нь илсээр амар гоё тоглодог байхгүй юу? Яаж тоглох уу тэгээд дотор нь чулуун молуу хийгээд
Тэгээ би бэлгөө шидэнгүү дотроо чулуутай амар чанга өвддөг байхгүй юу? Ямар амар зэрлэг юм бэ? нэг шулмын санаатай. Байлдаж тоглолдог байхгүй юу? Бүр шулмын санаатай. Ёо. Тэгэхээр би хэлсэн шүү дээ. Номин яг Маша амьдтэр байдаг. Ээж байхгүй. Ээж мааг асууад. Тий. Буцааны өртөөд нохой. Ашийн өртөө гэсэн Тий. Тэр өө тоглоом байхгүй, авч хүн байхгүй юм чинь. Тэгэл айгуул Хаяа нэг баавгаатай тоглож байгаа. Сэлгч баавгаа ихтэй те. тий. Йой. За чиер. Баянгрын бүхэд явгаар тоглодог байсан. Ихтэй л гүйтг маадаг тоглодог гэсэн дөө. Шилбэр. Бейсбол гэж. Нэр сумын дэс бол шүү дээ. Гүйтг маа. Бас Бейсбол ч юм уу хаа. Тий. Тэр баавган чихний чи оронд бид нэр газар хуваах гэж тоглодог байсан. Хүш бид тэгтээ тэр бааван чихийг нэр тоолж үзег болохоор ерөөс мэддгүй тэр яа нэг чихэн дотроос нэг чангаацлаа дээ яах гээд дээ. Үүр булаацалдаг байхгүй. Хоёр үүр байгаа. Тэгээд тэрнийхээ голоор ингээ явангууд голд нь байгаа дайсны зэргүүд нь энэ үүрнээс энэ үүр рүү оруулахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Түлхээд гаргадаг. За. Замд нь түлхэж гаргадаг. За. Ховцны жинхэнэ ирлэг шүү. Ёо, ёстой нэрээ. Хөдөө манай сумд бол баавгаа байхгүй болохоор бид нэр чонын чих гэж тоглодог гэсэн. Аавны чихний борг гэж чаны чих нь гурвалтай. Чи ядаж аглага ангидаа оршоод танаа сумын төвдөр чинь саксны шид байгаа сте. Байлгүй байх. Саксмас тоглоно сте. Тоглоно шүү дээ. Тоглоно сте. Энэ дэмэрийн баг шүү шүү. Би ч төвд тоглож байлаа шүү дээ. Яаж яваад татчих чи. Бодолхны гартаас нэг копе гэж үтцээ бас. Юу давтлагч төвд тоглож бүх юм дамжин шүү дээ. Копе гэж үтцээ. Тэгсэн мөртлөө Жордны дугаартай 23 гэдэг дугаартай наад. За. Номын цэгийн хажууд бол надад бол тоглоомнууд бас байсан ба. Чи хөдөө эмээ дээр очиод нөгөө нэг юм шилбүр мэлбүр унаад морь зөр гэж тоолж байсан. Би ер нь хөдөө явах дургүйсэн. Би баг гэж явдаг гэсэн. Үгүй явах дургүй байсан гэж. Унжсэн үү? Морь унлгүй явах юм. Тэгээд унжсэн ингээд биз дээ. тоосхыг дундураа нөхтэй тоосгоод гэж штэ. Тий, шар. Тий, тэрий чи ингээ машин шиг хагалж байгаа. Аха. Тий, тэгээд тэр нүхээр ингээ урт доосор хийж байгаа. Тэгээд нойт хийсэн дэг үрч ирдэг үлээ. Аа, машин нэ. Гялаатай байсан үү? Гялаа байдаг. гэдэг үү? Гялаа ч аим. Юу вэ тий? Төрдөг догоо хэлж байгаа. Аа. Эдэн баянгрын гялаа гэдэг. Ингээд түрээ явах юм нөө түрээ яваад бид нар бол эрдэн дуу төрдөг гэсэн шүү дээ. А тэрийг Би юм долдугаар Дигээр ингээд төрдөг үү? 7 ангидаа юу хийдэг твг нэг гой хийцэн твгээр охин сольж ирсэн шүү дээ. Ямар амар Ирдэг охиноо. Хөөе, твг хийгээд байж тээ заяа цагаан туулга тэгээд нэг юм үсмүс хэрэгтэй байхгүй юу? Тэгээ зарим хүмүүс чи амар дээлийнхаа ээж аавынхаа үстэй дээлмэлний гормоноос нь хайчилж аваад алуулдаг заяа. Тэгээд тэрийг ингээд твгтөө өгт бол амар баяндаа орох байхгүй юу? Тэгээ наа чин твгтөө болгонгуудаа тэрүүгээр охин сольсон гэж штэ. Чи тэр битгий цагаа өгөх. Наад твгээ өгөх чинь тгий гэхээр тгий л гэсэн. Тэгээд Та охиныг нь авсан юм уу, твгийг нь авсан юм уу? Би твгэл авахгүй. Би твгээ чаддаг байхгүй юу? Тэгч тэгээд одохгүй. Чи тэг хийдэг хүмүүс цөөхөн байдаг гэсэн. Одохгүй тэр мөн. За хоёул хамтран аялагч ярьсны дараа ярий зэ. За Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа доктор Баатрын элэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байгаа. За ингэж байгаа. Баатар брэнд нь одоо бид нар бол нөгөө цайнуудаар нь аягүй сайн мэддэг штэ тий. За тэгэхээр эрүүл мэндийн олон төрлийн цай үйлдвэрлэхээр бол хэдийн танил болсон. За тэгэхээр 10 гаруй жил уламжлалт хамгаах ухааны энэхүү бит бус үеийг тээж байгаа. Тэгэхээр одоо та өнөөдөр бол бид нар одоо яг элэг цэвэрлэх бэлтгэлтэй танилцуулах гэж байна. Яг л ийм савтай бид нар нөгөө элгийг нь авчираагүй уушгийг нь андуураад өдөрж. Ямар амар ярьдээ. Элгийг яг Элгийг нь уушгийг нь авчихсан. Зүгээр юм хараа уушиг гэдэгтээ ингээ гараад байгаа. Гэхдээ нэр өнгө нь өөр. Ягаа савтай. Улаан багч яаглаараа ягаан гэдэг юм. Улаан байна. Элэг цэвэрлэх бэлтгэлэн. Үгүй улаан биш. Улаан хүрэн байна. Хамгийн гол нь одоо жишээлбэл эдний цайнууд нь үнэхээр сайн байхгүй. Энд чинь бүр ингээд нэг юм одоо дээр үед нэм оточ мааран бэ нэг тийм үед амьдсан нэг тийм юу байдаг та жор гэж байдаг да тий. Тэрийг бүр ингээд хадгалаад аваад үлдсэн гинэ энэ доктор Баатрынхаа. Тэгээ тэрийг одоо жишээл цайг бид нар гэртээ ингээд санах хэцүү ингээд нэг заавал ийм цаг зарцуулах гэдэг бол энийг зүгээр одоо шууд уух ийм нэг хэлбэрчлуулсан болохоор айгүй гоё. За яа юунд нөлөөлдөг ингээ харсан чи. Чиний нууж үтсэн юм уу? Нэг нэ. Би элгийн нууж үтсэн. Тэгсэн чи амтны ямар вэ? Элгийн жоохон чихэрлэг юм байлээ. Ааха. За
Илгэний хэсийг нөхөн төлжүүлэх үйл ажиллагааг дэмжин, бодисын солилцоог эрчимжүүлж хоргоожуулна, арх согтууруулах хундаа хэрэглэх үед илгийг хамгаална, илгэний өөрчлөлтийг багасгах гэнэ. Энэ өстой чухал те. Хүшээ илэг хамгаалах бэлтгэлд төрүүлээд дууссан энэ арх согтууруулах хундаа хэрэглэдэг хүмүүс аваа явцсан юм шүү дээ. Ядаргаад. Яагаад бодолтой. Чараагүй байгаа шүү. Архины бус Энэ одоо миний хаавар өнгөрчөө. Архины бус Энэ голын чимээг хогийн сууд байлаа. Ийгөө дотор байсныг ч мдээгүй хүн сууж байна. За. Голын чимээг хогийн суураас гарч ирсэн. Илгэний хурцлан архаг өрөвслөөс урдчлан сэргийлнэ. Илгэний вирусын гаралтай өрөвслийг дарна. Имнээс гэж байна. Жишээлбэл сүрьегийн имнээс үүдэлтэй илгэний өрөвсөл үүсгээс урдчлан сэргийлнэ гэсэн байна шүү. Сүрьегийн им чинь нөгөө амар хүчтэй. Тэгээд илгийг амар гимтээдэг. Тэнгүүд яг илэг хамгаалахныг им давхар уудаг л да. Тэгээд сүрьетэй хүмүүс ч ингээд айгүй олон юм ингээд нэг дор уудаг аахгүй юу. Тэгтэл ер нь бол илгэнд бол нэг юм бай үүсгэл нь штэ тий. Тэгэхээр яасан мах нь яг сүрьегийн им ууж байгаа хүмүүс бол энийг уухад ерөөсөө илүүдэхгүй байх нь штэ. Тийм ээ. Тэгээ одоо нөгөөний 100 гээл одоо агаар цэвэрхэн болцсон гэж бодолтгүй юм байна л да. Хөрсний бохирдол мохирдлыг ер нь тэгэл бид нар байнга л бохирдол тэгээ ямар нэг юм илэг маань өөрөө шүүж идэг болохоор ер нь бол одоо яг дулаан улиралтай би ихнүүд аюу сайн дэмжиж ингэж нөгөө нэг өвөлдөө бэлтэх хэвээр байсан шүү. Гой уушийн газрууд ингээд юу идэх болсон бил шүү дээ. Минут дотор нь бүр ордог болсон бил шүү дээ. Илэг хамгаалах бэлтэн билгээд. За. 3-4 сонголттой. За. Оо ямар гоё. Тий. Би 2 газраас бүр яг ингээд юун дээр нь менюн дээр нь байлээ. Мөнхөд дандаа гоё газраар явдаг л та. Энэ батаас л идүүл баардаад ах шиг байгаа юм да. Наач мангартаа ганцаараа л яваад байна. Тэгэхээр би тэгсэн шүү дээ. Гэхдээ эхлээд илэг хамгаалах бэлтэн лаа одрог. Наач эхлээд 40 насны хямралаад авах гээд спортоор нэлээд хэсэг явсан. Ганцаараа л энэ тэнд очиод бас үзээлэн. Тэгээ одоо ганцаараа баараар явдаг болсон. Одоо би тэр бааранда та нар доктор Баатар тэр илэг хамгаалах бэлтгэлийг оруулах энэ менюндээ. Яг үнэ. За. Илүүд төлөвлөрөнгөө мэдээлэл 72 70 88 15 70 79 гэдэг утаснаас аваарай. За манай найруулагч санал асуулга оруулсан байна. За байж гараа. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн уриатаар доктор Баатрын элэг цэвэрлэх бэлтгэнд хамтран ажиллаж байгаа. За манай найруулагч санал асуулга оруулсан байна. Манай дөрөв хөтлөгчийн хэн нь хамгийн тоглоомч юм бэ гинэ. Ад нь номоо, бэд нь мөөги, бэд нь анжгаа, гэд нь гэрлээ. Тэр Агийн хүнийг бүр хасчаач. Илснээс өөр юм. Жигсаалтанд оруулж яа. Та нар илсээр хичнээн тоглоом тоглож бидгүй. За. Би ч бол нөгөө нэг хот хөдөө аль алинд амьдарч ирсэн учраас миний тоглоом бол замаа алдсан. За зүгээр эрэгтэй хүмүүсийн хамгийн их тоглодог байсан юм гэвэл аавын нөгөө юм гурвалжин хурааг авч гараад газардна гэж. Хураа ингэж газар зоогоод ингэж бие биентэйгээ байлддаг, сум зоогоод ингэж байлдаа. Тэгээд бие биенийхээ газрыг дээрэмдэж будааж авдаг. Одоо юун дээр бол Age of Empire шиг байхгүй юу? Компьютер дээр байдаг. Тэр шиг тэгээ очихтаа бас ингэж зүгээр ингэж шидэд зоох юм бол явган цэрэг дайрж байгаа. Толгоон дээрээс шидэх юм бол пуужин харавж байгаа ч гэдэг. Гурвалжин хураа гэдэг нь юу юм? Яг тийм гурвалжин хураа байдаг шүү дээ юм. Одоо ингээ уртал руугаа ийм нарийнхан ингээ үзүүртэй заяа. Үзэг харандаа шиг заяа. Тийм ээ, арагшаага болохоор зэрэг ийм одоо ингээ тал дэшегээ ийм нэг зургуур ямар тэр яар онгорт ядаж дунд нь нэгийг өгчихгүй яасан юм бол тээ. Тэгээ тэрийг ингэдэг байхгүй юу? Шидэл тэгэнгүүтээ ингээд шидээд дэлхийд гээ бүр ингээ хамгийн хол явсан ялдаг. Одоо жишээ хөлн доогоороо оруулж байгаад ингээ шидэх юм бол морин цэрэг гээд арай өөр байхгүй юу? Тэр морин цэрэгийг ахаад морин цэрэгээс арай өөр юмар буцаж ялна. Тэгэхгүй бол зүгээр явган цэрэг бол ялахгүй ч гэдэг юм уу. Ингээд тоглодог нэг тоглоом байлаа. Нэг хэсэг бид нар нэг товчтно гэж нэг балаа тоглоом гарч ирээд ёо өстө бүх цамц момц формны товч мөвчөр байхгүй болсон. Яадаг вэ гэхээр нэг үгээр гольф бэл доо ийм нэг жижигхэн ухчихдаг байхгүй. Тэгээд нэг зайнаас эхлээд товчоо шидээд тэгээд ойрхон буулгасан нислаад оруулаад оруулснуудыгаа бүгднийг авдаг. Тэгээ ингээд товч чинь одоо баг мөнгө шиг л байлаа штэ. Нэг төгрөг шиг л байлаа. Бөглөөл гэдэг. Яг бөглөө шиг ч л тийм болоо. Бөглөө шиг тоглож байгаа. Бөглөө бүр ингээ алхаар нүдээ хавтгаа болгоно шүү. Тэгээд тийм нэг юм юу яадаг шиг л тоглоом. Ер нь бол. Ер нь ойлгочлаа. Тий. За тэгээд хөдөө бидний тоглодог байсан хамгийн лаг тоглоом танаа нөгөө нэг бейсболтой ч адилхан тоглоом штэ. Гахадна гэж. Гахадна. Одоо ингээд нэг юм мод байдаг аахгүй юу? 5-6 мод урж байгаа. Тэгээд ингээд цогоод гардаг. Цонхоор харсан чавганц гэдэг тийм юм байдаг. Хортой хоргоо могоцогоо гэдэг. Тэгээ ийм дөрвөлжин зурж байгаа тэрэн дотроо дүрсээ тавиад том модоор оноод
тэр дөрвөлжингөөс гарах юм бол ялдаг байхгүй. Анжгаа болохоор бүр яг нөгөө нэг хөдөөний хүүхдийн ингээ өөртөө хийдэг тоглоом яриа. Тэр чин бүр ингээд зориултын пявран тэгээд ингээд жижиг ийм шар тэгээд ингээд үрж тавьж байгаа. Тэгээд цэнхэр ийм урт юм аа ингээд шидэж ондог. Зориултын байдаг гэж бид айлын өн хуулгаалаад тэгээд нөгөөдгөө хөрөөдөл тэгээд өнний хэрэгт ордог байсан. Гахаа ядал. Манай ах хоёр болохоор тэрийг яаштай яаж ашигладаг гэсэн гэхээр хойлоо сэгэн малгай өмсч ингэж бүчилж байж жагаад тэгээд манайх ч ингээд нөгөө гурван өрөөтэй бүх өрөөнийхөө хаалгыг хаачгаар том коридор жижиг коридор хоёр ингээ хав харанхуй болдог байхгүй. Тэгэнгүүт хойлоо хоёр талаас агония пуста гэж нөгөөдгөр ингэж шидэлцэж байлдаж тоглодог гэсэн. За бас нэг бидний нөгөө тоглодог тоглоом. Танаа элснийхэн бол айгуу сайн ойлгоно. Энэ элсний хід бол айгуу ойлгоно. Тэр нь болохоор нөгөө нэг танкн дээр тоосгон дээр толгой хийгээд танк болгодог. Тэгээ хооронд нь мөргөлдүүлээд толгой нь бутрах юм бол ялагдсан болдог. Тэр чинь өстой амар нарийн штэ. Та надад хагалахгүй тул яаж зурдаг байсан юм? Шүс. Одоо шүс штэ. Гол орцсон уу? За наад бол ингээ. Яг цемент зурчгнээс нь ингээ. Цемент зурж байгаа юм шиг заяа ингээд баахан элсээ овоолж яснаа ингээд дунд нь нүх гарангуудаа дээрийн шээчтийн тэнгүүдээ тэр элсээрээ бөмбөг хийгээд байдаг. Тэгдэг байсан мэт үнэнгээ хэлээч. Ямар салхитай ном байгаа штэ. Юу гэж би шээчтэй. Яа, тэр чи ингэдэг байхгүй. Хамгийн бүх толгой хизээ бий болдог. Бүр чулуун шиг толгой бол бүр жижигнээс нь эхлээд амар хатуур болдог байхгүй. Тэгээд гадуур нь ингээд нэмгэн гисээр хагаад амар том болгоно. Тэгэхээр бол ер нь бараг л хагахгүй дээ. Яа, номингийн хэлсэн гэрт орвол цай үг үл алуулах нэ. Тийм шүү дээ. Шигэлэгч шүү дээ. Цаа. Ямар сайхан хаагтаа. Биднийг ой нэг юм яриад ангатл инээлтхийн даваалсан юмнууд гэдэг. Одоо яа их үү. Ангатл инээгээд. За дуусаагүй мó? Ингээд яриад байвал зөндөө тоглоом бий. Тэр нөө дүүгийн даагийн маги. Нэрэ 10 жил байхад бидний хамгийн их тоглодог гэсэн тоглоом нөгөө нэг туг булаацалтах штэ. Тэр нь яа тий? Туг булаацалтах гэдэг хоёр талд ингээд нэг тугтай. Тэгээд голдоо нэг юм зоонтой. Зооныхоо цаатал руу гарч очиж нөгөө тугийг авах хэвээр. Тэгээд тэдний зороо оронгууд айлын талын надад хурч юмуд би зогсох хэвээр. Тэгээд бид нар чи ингээд үедлээ зогсчихдаг байхгүй. Тэгж жагаад нэг 8 хөнгөд би биэндээ аймагвал тугийг бодаагаад буцаж орж ирэл өөрийнхөө туган дээр авчих дээр. Тэр сүүл рүүгээ биднээс үед тог зөхөх гэдэг бас. Тэгээд өөрийнхөө тог. Манайд өөрийнхөө туган дээр авчих дээр ялдаг. Тийм манайхаа тог дамжуулах. Нөөмо гастукаараа туг хийдэг. Улаан бүч гастукаараа туг хийдэг. Тэгэхгүй нэг юм хамаагүй байх юм байдаг гэсэн. Байн гурагтаастай. Нэг юм нэг үзүүргүй гастукнууд явж идэг чи ер нь туг булаацалтах дайнд л ороод л хөрхи тасарсан байдгийн доо ихвчлээ. За би одоо дэмжээ аялагч яриад ярихгүй бол надаас авахгүй болсон. Их тоглоомтой хөнгөд орж ирээд. За Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар барилга, уурхаан, аагаас яа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак ихтэлгүүрээс гээд Прошак ихтэлгүүр дэмжиж ажиллаж байна. За Прошак барилга, уурхаан, багаж хэрэгслийн ихтэлгүүрийн жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг зуны хямдрал 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм байна. За зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдарч сонгогдсон бараанууд 80% хүртэл хямдарлаа. Прошакийн багцд амар штэ. 80% гинүү. Худалдаа авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэгтэй за мөн та хүссэн бараагаа онлайнаар захиалан хөргүүл авах боломжтой утсан 7718 1111 7718 1111. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч Прошак ихтэлгүүр баярлаа. За би зүгээр ингээд олоолаа тоглодог байсан юм аа л яри. За бид нар чинь тогтоодаггүй болон дүүгээ дагийдан за тэнгуүтээ тэр орон булаацлах гэдэг нь яадаг вэ гэхэлэр заяа. Газар ингээд цементэн дээр тоосгоор ингээд ийм тойрог зураад тэгээд тэрийг ингээд салаалаад яг тоон шиг дахиад дотор нэг ийм жижигхэн тойрог зураад тэр тойрог дотроо бүгд ингээд өөр өөрсдийн том чулуу авчираад хийн заяа. За тэнгуүтээ би Япон ингээд тэнгуүд би яг Япон гэж бичсэн бичиг дээр ингээд байж байна. Тэгээд чи одоо Орос, Тэнд, Хятад, энд Америк гэдэг юм уу те бүгд олон маш том тойргол үүснэ гэсэн үг шүү дээ. Тэгэл байж ангууд нэг хүүхэд нь тэр чулуун дунд нь ингээд Япон гэж шидэнгүүт одоо нөгөө нэг тэр Япон болсон хүүхэд нь нөгөө нэг бүх хүүхдүүдтэй ингээд нөгөө нэг одоо яам ойлгоод ингээ хайчдаг байхгүй. Тэр Япон ойлгуулмаар юм дээ. Тэр бөмбөгийг барьж аваад хамгийн ойрхны хүүхдийг онох хэвээр. Одоо юу гэдэг юм Тэгвэл бид нар наадах ингэж тоглодог гэсэн. Жижиг мод барьж агаад том зураад ингээд улсуудаа авчин штэ. Тэгж жагаад одоо бид дүр байлаа гэхэд анжгаах Орос байвал
шууд харж байгаа л орс гээд хол шиддэг байхгүй. Тэгээ анжгаа тэр модыг аваад зогс гээд ингээд тэгэнгүүт бүгдээрээ зогсоод. Байр нас яг юм уу? Тэгээд хамгийн хол алхсан нь газар авдаг. Яа. За би ингэж газар авдаг. Яг ухаантай өгт. Би яаж ойлгосон бэ? Ингэж тоглодог байсан. Тэгээд 13-ын бөмбөг гэж яддаг байсан байхгүй. Байхгүй тэгэхээр модоор хийх. 13 бөмбөг гэж яддаг байсан байхгүй. Тэнгүүд ингээ манай 13 14 гээд ийм нийлцээ 2 байр байгаа заяа. Тэгээд тэр бөмбөгөө ингээ шидээд амар өндөр шидэж баг 3 давхар хүртэл шидэж байгаа шүү дээ. Ойштэй. Ойнгууд тэрнээ бүр ингэж харайж гардаг. Оо за. Салтаа гаргана гэсэн. Тий тэр одоо яг юу гэдэг нэртэй тоглоом юм мэдгүй дээ. Бөмбөгтгөл гэдэг тоглоом шүү. Гэтэ манай байрны хүмүүс тоглодог байсан. Тэр ээлжинд бөмбөгдөх гэдэг нь болохоор зэрэг ингээд янз бүрээр шиддэг штэ. Тэгээд ойлгож нэг шиднэ ингээ янз бүрээр шиддэг. Тэр чинь нэг л тэр өндөр шидчихээ салтаа дагуураа гаргах гэдэг үү шүү. За дахиад бөмбөгтөд тоглоом заяа. Жижигэн нүх ухчин заяа. Элсэн дээр тоглоомын талбай элсэн дээр тэнгүүтээ ингээд тэр бөмбөгөө ингээд өнхрүүлэн заяа. Тэгээд нөгөө өөрийнх нь бас өөртөө нүхэл байгаа штэ. Миний нүх чиний нүх гэдэг. Тэнгүүт тэр нүхэнд нь орсон хүүхэд нь бас бид нар ингээд өнхрүүлжил зогтож штэ. Тэнгүүд бас тэр нүхэнд нь орсон бөмбөгтөө хүүхэд бас бөмбөгөө аваад бас ингээд хөөцөлтөд тоглодог. Бас тийм тоглоом байсан. Дундаа орохыг мэднэ сте. Дундаа орохыг мэднэ сте. Үгүй. Тэр чин төмсдөг аахгүй. Дундаа орох чинь болохоор хоёр талд ингээд хоёр хүүхэд зогсож байгаад тэгээ дунд нь баахан хүүхдүүд зогсож чинь. Тэгээд хоёр талаас бөмбөг шидэнгүү тэр бөмбөгд оногдохгүй бултна. Тэгээд оногцсон хүүхдүүд нь хасагдаал байна. Оногдоог нь ингээд ялагч бол. Чи уг нь дахиад нохоо нутаагаа тоглох байсан байна. Манай нутагтаа бол ахаа махануудаа зэр буудах. Та нар ямар тоглоом. Зэр буудах гэдэг нэртэй байсан. Тэгээд бид нар чинь за тэр эрзэнтэг жиртаадах мэднэстэй ядаж. Гэтэ би мэдлээд мэднэ. Гэтэ би чаддгүй. Тийм үү. Чи яд чон зураас нь дээр гიშгэх ёсгүй үстэй те. Жиртаадах чинь болохоор зэрэг ингээд 1 2 ингээд үсрээд явж байгаа штэ. Ингээд шил шидээд тэгээд ингээд шууд ингээд 4 дээр шидсэн бол 4 хүртлэл үсэрч мүсрэн штэ. 1 2 3 дээр гიშгэж мишгүйгээр бас дахиад люкстик гэдэг юм гутлын хайрцагны ингээд тосон дууссан юм ингээд хөлөөрөө өшгөлдөг аахгүй. Люкс нь болохоор ингээд тийм тоглоом дөрвөлчин. Та нар тэгвэл Эрдэнэс гэж мэдх юм уу? Битгүй яа тий. Алтмүний эзэн болох уу? Тэр чинь алтмүний эзэн болох. Кино таалгаж мэдх юм уу тэгээд кино таалгадаг гэсэн мэт. Үгүй зүгээр л ингэж би чамд өгөөгүй шүү заа гэж өчтөг байсан. Тэр чинь бид нар ингэж явж байгаад кино таалгадаг гэсэн аахгүй. Тэгээд нөхөр нь алтмүний эзэн босоорой гингүүд босоод ирнэ. Тэнгүүдээ тэр хүүхдээ ингэж хөдөөдөж ингэж авангуудаа бэчэхэ гэдэг ингээд үлцэн хүүхдүүд нь кино таадаг аахгүй. За бэчэхэ юу? Би чамд хайртай. Бэчэхэ юу? Би чамд хайртай хоёр. Ингээд унгаштай яадах вэ? Тонхны үерээр наадах чинь тоглосон чинь харин тий охтууд тэнэгтэй дандаа энийг төрүүлж асууна. Тийм шүү. Бид нарыг инээлж одоо наад тэнэгч яг бэжэхэ гэдээ гуцангаа л гэж орсон. Бэжэхэ. Тэгээд бид нарыг албаар таахгүй. Юу шээ. Тэгээд уу хардаа ингэдэг байхгүй багш болж байгаа штэ тэр одоо ингээд юм тарааж байгаа чинь ингээд нууцаар юм гэж байгаа чинь багш нь байхгүй юу. Тэгээд хэрвээ миний киног таахгүй бол би улираал багш болоод байна. Тэр гоё байгаас тэ зөндөө олон кино таалах гэсэн. Ингэдэг. Чигээд гараа илүүлээд идэв. Тэгээд мөгийн таачих юм бол мөгийн багш болох байхгүй. Одоо гоё охины гарн дээр амар удаа явуулж байгаа л дээ. Тэгжээс байста дахиад. Эсэ баригчудаа. Хөөе, үе дамжуулахыг мэднэ сте. Мэднэ ингээ үг хэлэнгүүт тэгээ хамгийн сүүлч юу ч хэлсэн гэдэг тэнгүүд. Чи чон тархтгийг ядч мэднэ үстэй. Үгүй. Яа да ингэдэг штэ ингээ. Удаас ирсэн урхаа дээлтэй чон. Будаг штэ даадах чинь. Будаг болдог. Одоо ингээ чон тарах штэ чи. Үгүй будаг. Одоо ингээ бид нар ингээ будаг болж штэ. Будагд нь юм бэ? Уулнаас ирсэн урхаа дээлж яах чам будаг ямар будаг цэнгэр гингүүд 8 гар. Тийм ээ. Наадах чинь Америкууд Европод үргэлж яг тэгж тоглолт юм билээ. Тийм үү? Who's there гэдэг. Оо тийм үү? Knock гингод who's there гэдэг. Тэнгүүд нөтгөнд mountain bad world гэдэг. Тэгээ тэнгүүд хэрэг бодгонд байхгүй бол 9 замаараа сусан дуугаа яваа заа л. Яг мөн. Тэр тоглоно мэдээ. Ой харин чи хитэн дахиануудтайгаа тоглосон. Яа чанан. Тэгээ хитэн дахиануудаа орой хаад болонгууд чинээс аваад идчихсэн. Тэгээд одоо энэ саяны миний хэлсэн тоглоомод чинь байраараа буюу
бүх эрэгтэй эмэгтэй холилдож тоглодог тоглоом байхгүй юу. А тэгээд октод болоод ирэхээр эрзэнд нь дээст нь тий ингээ янз бүр болоо явчихна. Тэгвэл октодын бас нэг амар нандин тоглоом байгаа. Нууц гэж заяа. Тэгээ ингээд газар ухаж байгаа доор нь ингээд чихрийн цаас тавьж агаад тэгээ дээр нь өнгийн шил тавьчин заяа. Тэгээ тэрийг нуугаад тэнгуүтээ ингээд тэрийг ингээд тэмдэглэж чинь. Тэнгуүтээ дараа нь хамгийн сайн найзаагаа авчираад миний нууц энд байгаа гэх. Тэгээ тэрийг ингээд ухаад гаргаж юмад. Гэтэ амар гоё харагддаг байхгүй юу. Тэгээ ялангуяа хамгийн гоё шил ямар шил гэж шилний доотлын ёроолын юм зузаан шил заяа. Нарлуу ингээ харахад ингээ гоё гялалцчих хэвээр. Тэр чинь ингэдэг байхгүй. Одоо жишээлбэл ийм тэр үе шил ховор учраас архины хагарган шил мэлий чи ингээд нөгөө нууцны дээдлийн аквариум болгочихж байгаа шүү дээ. Тэгээд доор нь хин гоё чихрийн цаас маас цэцэг мэцэг ирвэхэ хатсан ирвэхэ хин их гоё юм цуглуулж хийнү тэр нь айгүй гоё нууцтай байхгүй. Одоо манай нууцаараа өрсөлдөн гэсэн үг. Манай газар ч юм болохоор одоо ингээд тэр чигээр ингээд илс байгаа шээ тий. Би зөндөө улаан удаа 100 төгрөг газар ингэж болж исэн байхгүй юу? Яах чагаа? Энэ мөнгө олоомоосаа гэж урган тэгэнгүүт нөгөө газараа хайг болохгүй. Иш тоолмаа. Ажиса өнөг бэзэлтэн бүр 300-ыг булуулцдаг штэ тэр шиг болсон байж. Маргааш унтаас иргэсэн чинь ийм. Тэр чи застаа мод урган. Тэр чи тэгдэг манаас одоо тэгээ усалж байгаа шээ гэж. Сайхан. Тэр шээчгээ маргааш наадах чиг 1000 төгрөг болчихно. Бидний үед шүү дээ 20-т тоглоомнууд гэж байсан. Тэр нь болохоор шүү дээ. Пет мөнгөөр тоглодог тоглоомнууд. За. Зооснуудыг давхарт тавьж хагаад пэ гэд тэгээд эргүүлснийг авдаг. Нэг бол мончок гэдэг нэг юу гэдэг лээ. Можгож ожгол гэдэг байсан. Энэ нөгөө бочкины мөркигээр хийждэг байсан. Тэгээд нөө зоосоо тавьж хагаад дээрээс нь зохиод эргүүлээд бас авдаг. Тэр бол бүгд үгүй юм байна тий. Бүр ингээд яг мөнгөчдөг тоглоом шүү. Бүр мөнгөчдөг тоглоом. Тэгээд 20-т тоглоом хийчихээ. А мөнгө тэмдэгдээ. Мөнгө тэмдэгдээ тоглосон гэд баригдуул шоронд суuna гэдэг. Тийм тоглоом байсан. Жинхэнэ 20-т тоглоом ярих гэж байна. Юу ч амар 20-т тоглоом. Тэгээд нэгийг цагтаа магтаа харуулсан. Балконы дор нуух тоглодог байсан шүү. Манай байрны бентер л одоо орцны шатан дээр гэсэн сууж идэг гэсэн. Тэгээд баригдууд бас л болохгүй. Тэгвэл та нар пэдэд бид нар нааны чихрийн цаасан шүү дээ. Мач. Чихрийн цаасан байсан. Тэгээд чихрийн цаасаар нэг юм нэг ингээд тагнаа хээ шиг юм болгоод зүүдэх гоё тий. Гарны бугууч идэг. Өстой гоё. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж буй ээлжид төсөд болох New Life Garden хамтран ажиллаж байгаа. За эднийх чинь ингэж байгаа штэ одоо 4-р ээлж буюу цоошин блокийн захиалга албан ёсоор эхэлсэн байгаа. Тэгэхээр нэг өрөө нь 30.5 м квадрат, хоёр өрөө нь 2 сонголттой 56.13 м квадрат уу 58.6 м квадрат уу гэд. За 3 өрөөнөөс 2 сонголттой 84.2 м квадрат уу 69.77 м квадрат гэд ингээд зохион байгуулалттай учраас та өөрөө сонголттой их боломжтой байгаа. Зарим нэгэн барилгуудад штэ юу ч тавьж болдгоо нэг ийм сонин мухар нэг бол нэг уруулж өнцөг байдаг. Эднийх бол өрөөний зөв зохион байгуулалттай ашиггүй талбай нэг ширхэгч байхгүй гэж байгаа байхгүй. Бүх талбайгаа та ашиглана. Дээр нь евро стандартын барилгын материал ашигласан бүрэн зутгамал цэлгэр том цонх харагдах орчин сад. Харагдах орчны хувьд бол үнэхээр ярих юм байхгүй мөлий. Тэр чулааны урдч гэр хороол байсан чи одоо байхгүй болцсон байна. Тэр чигээрээ нөө газар тоо. Тэр чи урдталт нь төмөр зам байгаа. Төмөр замын урдталт нь богдууд хортол юу ч байхгүй. Яста гоё нэрээс илүү юм. Тий. Харин тийм байна. Тэгээ гол нь нөгөө 3 км-ийн зайтай үндэсний цэцэрлэг түрээлэн бас байгаа. Тэгэхээр одоо гараал одоо нөгөө гэр бүлэрээ нэг зуны орой тий алхах юм алхах гэж тэгэхэд бол ингээд чөлөөтэй л юм бэлээ. Урагшаагаас илүү юм да тий. Нөгөө тал руугаа ботаникийн цэцэрлэг гэдэг өөр янзын гоё цэцэрлэг байгаа шүү дээ. Тийштэй зүйл та тий. Тэгээ ер нь эмэгтэй хүмүүс тийм том цонхон дуртай байдаг. Тийм. Том цэлгэр цонхон нэг ч бас мартаагүй гоё. За. За тэгээд та бүхэн яг одоо биеэр очиж уулзъя гэх юм бол борлуулалтын албан New Life Garden сүл дээрэж байгаа. За мөн Солонгосын элчингийн баруун талд Рамана Residence бас байрлаж байгаа. Тэгэхээр та New Life Garden гэдэг латинаар бичсэн болно, кириллээр бичсэн болно, сошиал хаяг руу орох боломжтой. За борлуулалтын албатай 77 тэг 7 84 гэдэг утсаараа аваарай. 77 тэг 7 84. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden хамтран аярлаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт мөөгийн. За. Мөгийгээс асуунаа. За, сэтгэлд чинь үлдсэн одоо ингээд тоглоом юу хамгийн хайртай бөмбөгч гэдэг юм уу, хүүхэлдэж гэдэг юм уу, бамбрууш гэдэг юм уу, гарбууш гэдэг юм уу? Надад нэг саксны бөмбөг л байсан.
Тэгээ манай суманд баг нэг хэсэг би ганцаархандаа тэмцэхсэн бөмбөгтэй байгаа. Чи зүйлдээ бөмбөг харамлаад хийн гарсан чаа хаглаад ингээд мотоцикл дээр одлоо. Мотоциклээ балгаа болгоод өгсөн. Одоо ингээд хан дээр үлдсэн. Тэр бөмбөгнөөс олж би сүүлдээ ер нь жаахан бүр хүүхдүүдийн хараал идээд харна. Тэгээд баг тэгээ ингээд болд руу ургаад тэгээ баг хагалсан шүү дээ. Угаасаа бөмбөгтэй өгтүүд од ордог шүү дээ. Од байлгүй яах юм. Тэгээд ядаргаатай тий. Тэгэл бөмбөгч гараа дээр тоглоо. Бөмбөгөө өгөөл тоглож шүү дээ. Намайг оруулахгүй ингээл ахнаар орж ирээл наваа гэж жигээл түлхээд гаргана шүү дээ. Явлаа. Гараад ир гинэ. Ээж дуудаж ийн гэдэг. Харин тий тэгдэг өстэй. Тэгээ сүүлдээ ингээд өгсөндөө харамлаад байгаа ингээд бүр ахнаар баг зоотох гээд тэгээ сүүлдээ тэр бөмбөгтэй өснөөс 7 доллар болсон. Яг тий бөмбөгөө өгөөч гэх тэгээ өгөхгүй гингууд тий сүүлдээ бүр төвхтэй юм билээ. чамд ингээд өөр ингэсэн юм ховын өөр тоглоом байгаагүй юу? Буу мууч гэдэг юм уу? Байсан. Би ч айлын том өстө бүх тоглоомтой байлаа шүү. Гялантай тий. Тий гялан. Гэтэ би харин тийм юм дандаа хүүхдүүдээс худалдаж авдаг байсан. Өөрөө хийж чадахгүй. Тэр тог зөхөхөд л ингээд 7 дугаар ингээд тог зөхөж байгаа байхгүй. 12 эрэгтэй 12 эмэгтэй ингээд эрэгтэйчүүд нь үүрэнд ороод тэгэл парк гэл ингээд гүйдэг штэ тий. Тэгэх гол ингээд хоёрхан тэрнээс олж манай анги муудалцаад амар хэрэлдээд. Тэг чи ингээд хоёр эрэгтэйг нь зүгээр 6 охин ингээд хөөгөөц үлдсэн 10 эрэгтэй ингээд гүйж байгаа эргэ харж хинч хөөх. Нэг тэр 6 охиныг дагуулжгүйсэн чи үз. Үгүй тэрийг хэлэхгүй. Би дагуулж гүйсэн биш ээ. Намайг харин нэг гүйж байгаа эргэ харж хинч байхгүй. Тэгэхээр нь уурлаад тэгээд дахиж би октод ороод одоо бидний хөө гэхээр би эсэргүүцээд гүү бид нар та нарыг хөөхгүй гэл. За та нар тэр хоёртойгоо л тоглох гэсэн. Манайх нэг аав баян хойшоо урагшаа явдаг гэсэн болохоор манайх нэг олон орос тоглоомтой байдаг гэсэн. Тэгээд эвдрээл ингээд алгуулгал ингээд байждаг. Нэг муур байсан юм аа. Нэг ийм эрзэнэн муур. Амар амбөхтэй. Тэгээд бид нар манай аавч нөгөө бичгийн юм уучраас юм нэг бичгийн авчаар ихтэй. Нөгөөдхийг нэг эрзэнд хийж байгаад харвал нөгөө муура бай бодгож тавьж байгаад харвал сүүлдээ нөгөөдхийг ингээд баян харамсаар хагаад нөгөөдхний чи аман ингээд цоороод тэр нь ингээд дарваасаар хагаад сүүлдээ ингээд хойдолтой нийлээд тэгээд толгоонд асраад тэгээд дууссан да тэр муу. Хамгийн их сайн сандаг тоглоом тэр л байдгийг ер нь бол. Тийм нэг мууртай л байсан. За би ч юм бол угаасаа алдартай штэ 5 гүгэлтэй те. Хөрөн шага мөнгөн шага хүрэн шага болон шага. Бас нэр өгцөө. Угаасаа нэг 60 гүгэл гэж яддаг штэ хамгийн том нь 60 гүгэлт хэрэгтэй. Тэгээд доош харуулахаар ингээ уйлдаг, унтдаг те. Тэгээд дараагийнх нь 40 гүгэлтэй. Тэгээд нөгөө хоёр нь болохоор бүр жижигхэн. Тэгээд 5 дахь нь болохоор зэрэг зүгээр манай ихч Оросоос авчирчсэн. Тэр одоо нэг юм Оросоос авчирсан болохоор одоо 60 гүгэлтэй гэхүү 40 гүгэлтэй гэхүү мэдгүй. Гэтэ тэр хоёрынхоо дунд орохоор тийм гүгэлтэй байдаг гэсэн. 50 гүгэлтэй. Цэгэрнүүдтэй гүгэлтэй нүүд. Тийм. Тэгээд тэр чинь бүр солих хувцастайгаа заяа. Тэгээ би бүр өстө үнэхээр од байсан. Яа манай хаалгадаг шууд гүгэлтэйнүүд аваад гараа дээр айл гэрдээ гэ. Йоо нөөтгөөстө үлгийдэж аваад. Тэргэн дээр түргээл бусад дүрийн тврээл ингээл гарна шүү. Тэгээд бас өөрийг нээж бодохгүй гүгэлтэйг аваад орлоо. Би явлаа. Тийш тэгээд орсон дотор айл гэрдэж тоглосон. Тийм байсан. Тэгээд бас зүгээр гарахгүй штэ. Бас нэг гартаа ингээд хувь санжигналсан. Тэр хувийн дотор нөгөө баахан хевнүүд нь байгаа. Тэгээ нөгөө нэг жинхэнэ утгаар нь илсэн дээр тэр чинь ингээд хевэлж тоглодог. Тэгээ тэрүүгээр ингээд нөгөө айл гэрдгээд ингээд шорон дээр ингээд ийм дөрвөлжин юм зурж байгаа. Тэгээ тэр аваа ингээд нэг өвс авчирч ингээд шүүрдээ. Тэгээ манай том өрөөмөрөөгээ. Тэгээд янз бүрээр ингээд тоолдог байхгүй юу? Ширээ дагавраа нэг юм нэг бүтээлгээр бүтээгээд нэг айл болж тоглодог үстэй. Тийм. За, номер надад л нэг гитар идэв гэсэн байхгүй юу? 300 ордог гитар. Тэгээд ингээд доогоос ингээд нөөний сойл хүртлээ ингээд юм юутай ингээд товчнуудтай. Тэнгүүтээ яг тэр их биен дээр нөө нохооны зурагт нохоотой хэлбэртэй нохоон дээр хов гэдэг заяа. Муур дээр гот мяу ингээд амттай. Ийм лаг тоглоомтой байсан юм биш. Ээж авнаад тоглоом илсээ тоглож ирсэн. өргөдүүлэх таатай чи. Тэр нөгөө нэг гисэн байхгүй юу? Манай ээжийн ах нь нөгөө нэг урагшаа авч бас 8 байдаг. Тэгээд тэр ах авч өгсөн бахаада баг нэмэтгэл би яг тийм юутай болцсон байсан. Тэгээд жаа хоёрыг л нар Тэгээд тэр айгу яг сая би санс тэр айгу би тэнд айгу хайртай байсан юм байна. За манайхан 48 болсон. Эрдмэт саналаа нэг нэгэндээ өг цаг ирлээ. За манай дөрөвдлөгчийн хин нь хамгийн тоглоомч юм бэ? Ад номо бэдэн моги бэдэн анжгаа бэд гэдэн гэрлээ. За одоо анжгаагаас эхэлнэ. Би одоо та нартай ч юуг нь өрсөлдөв. Хамгийн их тоглоомтой байсан би л биш тэр нь бол.
Тэг өөртөө өгнө. За окей. Ер нь хоёулаа баг адилхан шүү дээ хаа. Та хийдэг байсан, би бас хийдэг байсан. Тэгэл таны төрөл айгүй их байгаа байхгүй юу? За. Тий. Тантай өрсөлтийг гинэ. Та барьцаад байгаа. Чай хаадаг нөө яадаг надад ч юм уу. Адилхан хийдэг байгаа. Энийг татаач юу баг хийлсэн байсан. Тэгээ гоо. Тийм өөрөө зохиоцоо. Ганцаараа дуудаг чинь өөрөө өсөөлчдөг штэ. Тэгэн гоо одоо муур нэ мяу. Нахаа муур. Би нэг л итгэлгүй байна. За. Би яг анжигаас нэг 5% гэсэндээ миний тоглоомод арай дутаад байна. За анжи саналаа өглөө. За нөмө. Би өөртөө өгнө. Нэрнгэс ихсээр томшгүй хийсэн. тоглоом хийж болтын шүү. Томшгүй хийсэн. За би анжигаас өглөө. За санд асуулгын дүн гарсан. Яг одоо манай лавыг 460 хүн үзэж байна. За санд асуулганд 243 санал өгсөн байх шүү. За аад нөмө дээр өөртөө саналаа өгөөд 28 хүн буюу 11%. За мөөгийн дээр 32 хүн буюу 13%. За анжгаа дээр 1 2 3 санал нэмэгдээд 131 санал буюу 53%. За гэрлээ дээр 54 хүн буюу 22%. За ингээд 131 хүний саналаар 53%-ийн санал авсан. Анжгаада баяр хүргэе. 131 хүнтэй баярлалаа. Ойр дээр санал асуулт өгдөг юм байна. Яа, хадамдынхаа буйнаар зүрхтэй. За. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 4-ний лав гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгаая гэсэн уриатаагаар туршилтын 2 дугаар дугаар амжилттай явж өнгөрлөө. Яа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden за мөн уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн уриатаагаар доктор Баатрын элэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3